Долоон гэхэд хүүхдээ киноны талаар би танад ярьж өгөх болноо. Одоо бол эмээ ээж хүү гурван амьдтай байсан. Тэгээ тэнд ямар ч агаар зардаг симэл модууд байсан. Тарьдаг биш зүгээр өөр тарих суулдаг мод баг автомат модууд байсан. Тэгээд амьдтай тэр хүү нь болохоор нэг охин тайртай байсан. Нэг л өдөр тэр тоглоомын дэлгүүрээс онгоц авраатай хийгээд тэр охины байшин руу оруулчихдаг. Тэгээд тэр охиндоо хайртай болохоор тэр охиндоо уулздаг. Тэгээд моднуудын талаар зургийг хараад тэр гайхалтай гэж мэддэг. Харин тэр гайхалтай мод таана гэдэг юм болоо. Харин явж байгаа гэрлүүг орохдоо хүү ингэсэн. Манай таримл мод байгаа юу гэсэн чинь манай ч мод хамгийн сүүлийн юм мод гэдэг үгүй таримл мод гэж ээж нь бидний муухай тарьдаг муухай модууд бидэнд хэрэггүй юм уу? Энэ модууд хамаагүй дээрээ гэдгсэн. Харин нэмэн болохоор ярих гэж өгч орсон чи ээж болоо гэж тэгсэн. Тэгээд түл яаж минь шүтийг өнөдөр гуй тэгээ ээж нь явдаг. Харин эмээ шүтэн карман шүтийг хийждэг. Тэгээд энэ хаалгаас яваад яв. Тэгээд ямар ч мод байхгүй. Ямар шургууд ирэх чадна байх. Ганцхан хэрэг ваахалт газар руу очиж. Тэр хүнтэй очиж тэр модны талаар мэдчихсэн. Тэгээд нөгөө мод тийшээ явлаа. Явахтаа дөндөө муухай мэдээ таарсан. Тэгээд тэр хүнтэй очингууд хаалганд тоших гэсэн баахан занг байсан. Хүү занганд ороод нөгөө хүн чинь яах гэж ирээ гэсэн. Тэгэхээр би таньс мод үзүүлээ. Энэ мод гэж байсан юм. Би модын асуух нөгөө зүйл ярьж өгдөг. Одоо түүхийн ярьж үгүй. Тэр залуу байсан билээ. Залуу наснаа би тэгэхээр хамгийн баян бол би хөрөнгөтэй очоод ирнэ гэж гэр болно. Наалтан шиг худлаа юм байхгүй. Би л чам мөнгөгүй хаамсгүй. Нөгөө хүн маань тоохчгоос яваад өглөө. Түүн дээр ганц зүйл гэвэл гитар, илжиг тэргэл байлаа. Тэгээ явсны эцнийг сайхан модтой газар боллоо. Тэгээ сайхан модтой болчиход. За ямар сайхан газар амьтад байсан. Тэгээ амьтдаа дуулаад ингэж байсан. Дуулаа ингэж очиж андуураад баг чиглэлүүд гаргаад тэгээ амьтд нь тэргээр өөртөө гимтэйч гээд гимтэй гэсэн чинь амьтд нь ууралчихсан. Тэгээд нөгөө амьтны яг дайрахчихсан хөөсөн чихэр гарч ирсэн. Хөөсөн чихэр нөгөө амьтд нь иддэг. Тэгээд болдог. Тэгээ нөгөө дуугаад нэг модыг тайрсан. Чинь аянга салхилна бүр дордоод тэр хангууд цахилаас тэр модыг бууж лорокс гэж амьтан гарч ирдэг. Лорокс одоо чи нөгөө амьтны харамс чулуун дээр тавин. Ингээ хамаамстай. Харин нөгөө лорокс чи энэ модыг яах гэж тарьсан? Яах гэж тарьсан гэхээр зүгээр л тарьсан шүү дээ. Ямар буруутай юм бэ? Дахиж энэ амьтад мод тайрахгүй. Энэ амьтад мод хэрэгтэй. Чи модыг хөрөөдөхгүй шүү гэсэн. Хөрөөдөхгүй гэхэд даа би хөрөөдөхгүй гэсэн. Нөгөөт нь тэгээд нөгөө модоо тайрах гэдэг хөөсөн чихэр идэх нөгөөт нь аваа идчихдэг. Тэгэхээр явдсан байшин руу орох гэсэн нөгөөт нь байшин гэх юм хамаг юм нэвлээд нөгөөт нь муур болгомор цогсоос. Тэгээд сүүлдээ яатран би дахиж мод би хөрөөдөггүй. Одоо өснөр модтой би дахиж хөрөөдөггүй гэсэн. Тэгээд ягуу гэсэн. Тэгээд яг хаагаа тэгээд логос явуулдаг. Тэгээд бүшүүн боллоо. Шүн болонгуудаа. Шүн болондаас нөгөө хүүхэд тасалдуулаад тэгвэл яагаад та амьтын хэрэг хийсэн бэ? Чи сонсохгүй ч ирсэн юм уу? Сонсохгүй ирсэнгүй. Нөгөө тийдэг. Тэгж ядраага тэгээд нөгөөт нь мэддэг. Тэгээд би тэгээд нөгөө хүмүүс яв маргааш яа. Одоо би олзаагүй. Энэс явгүй. Нөгөө хүүхэд нь явд юм аа. Гэсэн чинь нөгөө тэр агаар зардаг нөгөө хүн мэдчихсэн. Тэр эндээс гарах ёсгүйгээ уурладаг. Тэгээ нөгөө хоёр хамгаалагч нөгөө камерыг харуулдаг. Камерыг харуулаад нөгөө дарга жоохон ууралсан. Тэгээ маргааш нөгөө маа дахиад явлаа. Тэгээд нөгөө шүн осон чинь тэр амьд
амт нь орыг аваад гол руу ичлээ. Тэгээ гол руу ингээд явжсэн чинь нөгөө нэг баг ба нөгөө тийшээ орчихсон. Энд чинь нэг баг ба яг улцсан тийшээ орчихсон. Тэгээ нөгөө яана тэр бид олох хэрэгтэй гэдэг нөгөө явдаг. Тэгээ явгуудаа явсаар л тэгээ хүчтэй угаслаа таа. Тэгээ яг ингээ унаад тэгээ усан дороо гисэрчдэг. Тэгээд нөгөө би хаана баагаа ингээ тэрдаа явлаа. Тэгэхээр андаа нөгөө титэр аварсан. Тэгээ би аймагт таамны харч гэсэн. Тэгээ баярлалаа. Би яагаад энд байдаг гэсэн чинь чи амьдтад мод хэрэгтэй. Модыг хөрөөд байхгүй болж байна. За яах би дахид мод хөрөөдөггүй. Одоо амлах гээ хөрөөдгөөс. Маш үлэн гэсэн чинь нөгөө амьтанд гэр будаа олчихсон. Тэр шаацгаа галуун дээр бүр халбар таван дээр хөвцчихсэн. Тэгээд амьтанд олох баахан масл тос идчихсэн. Масл тос би энэ хоолорч яаж идэх юм бэ гэд бас нөгөө шүдний шууд нөгөө лоорсон сахлаараа гусчихсан. Сахлаа инээрсэн. Тэгээд нөгөө шүдний юм шүү дээ. Заваа юм ингээд чам цахал байхгүй юм юу гэдэг. Тэгээд дуу болчдөг. Тэгээд тийм болдог. Маргааш нь тэгээд нөгөө тайрсан нөгөө хөрөөцөн модныхаа үсийг аваад явсан. Үсийг нөгөө модноос үснүүд нөө. Гэтэ энд яаж чадвал жинхэнэ мод биш. Энд хүүхэлдэйн кино бол өөр хүүхэлдэйн кино гэдэг юм бол өөр модтой гэдэг би анхаарч байна. Тэгээ үсээ аваад тэгээд явлаа манай доктор маань. Тэгээ явж байгаа нөгөө тэр үсийг манай миний баруул хамгийн шилхэн тэр хүмүүсээ гоё харбуул чадна гэдэг бол нөгөөдөл нь шоолч 20 дахь удаа ирэлт бас нөгөөдөл чинь шоолч 3 дахь удаа чи пендер шидчихсэн. Нөгөөдөл пендер шидээ даваар олчихчихсэн. Харин би чадахгүй маань нөгөө малгайг шидчих нөгөө үсээ шидсэн нөгөө нэг охины толгойд ингээ ирчдэг. Тэгэхээр нөгөө хүмүүс би ямар гомор чи хаанаас авсан бэ? Зүгээр миний толгойн дээр байсан шүү. Тэр үнийг би доол. Жоохон бачаа тэр газар нөгөөдөө очлоо. Тэгээ очингуудаа тэр очсон. Очингуудаа тэгээд миний бараа хин тахгүй юм дөө гэд. Уцнаа хийсэн чинь нөгөөдөл нь покер тоглочихсон байсан. Нэг харсан чинь гадар хөдлөж байгаа юм. Олон хүмүүсээ бидэнд ийм зүйл хэрэгтэй, нөгөө саний зүйл хэрэгтэй гэж яваад. Тэгээ бид $100 өгөөд тэгээ баяжаад. Тэгээ манайш нь бодлоо. Манайш нь болоод гэр бүлээ дуудлаа. Тэгээ гэр бүл нөгөө модыг тайраад модыг тайрах гэж үсийг аваад л байсан. Тэгээ гэр уусаа үчтэй алгасаж болох. Тэгээ тэрлээ. Гэр бүл нэрээ чи их баяцсан гэсэн ямар компани байх вэ? Би ийм компани байх боллоо. Тэгээд нөгөө модыг тайрахгүй модны үсийн нөгөө модны нөгөө үсийн мөн нэг тийм юм л аваад байсан. Тэгээд нөгөөдөл нь болохоор энэ бол бүтэхгүй санаа чиний над компани гэдэг зүйл энэ бол бүтэхгүй гэдэг нөгөөд сайн бодоод тэгсэн чинь нөгөө бидний тийм модыг тайрах хэрэгтэй гэсэн. Модыг тайрах хэрэгтэй гэсэн доорсон лүгөө чи модыг тайруулахгүй гэсэн. Тэгээд нөгөө хүүхдэн явлаа тийм маш нэлээ. Тэгээд нөгөө чи модыг тайрсаа л байл. Тэгээд улам их мөнгөтэй болоод хувцас болол гитартай болчихсон. Бүх гитараа гоё болчихсон. Модыг тайр бүр шинэ хувцас бол компани байх болчихсон. Тэгээд тэр газар жимс ногоо энэ ч болохгүй болчихсон. Ямар ч жимс ногоо байхгүй. Тэгээд амтнд нүүдлээд явсан. Чиний энэ хүүсэн бид амтнд буруу. Тэгэхээр би явдлаа гэдэг нөгөө лоор хасаас яваад өгдөг. Тэгээд тэр нөгөө хүүхдэн бүгдүүхий ойлголоо тэр газар руугаа явлаа. Тэгсэн чинь нөгөөд нь гэртэн ирчихсэн. За тэгээд манай хүүч их мундаг хүндэг талсан ингээ сайн байна уу? Ноён уучлаарай энэ би нэрийг мэдэхгүй уучлаарай мартчихэж. Уучлаарай та чи юм блэ? Та чи юм блэ гэхт. Рамбл гэсэн юу нөгөө хүүхдүүд юу гэж тийм нөгөө хатдаг над нэг жигмэг аваад гэсэн. Жигмэг авлаа.
Жингмаа аваа тэгээд нөгөө цамд модны өр байгаа. Доорохс модны өрийг өгчихсөн. Модны өрийг хаана нөгөө аз болоход нөгөө усны сараас усгооч гэдэг юм. Карман гэсэн. Тэгээд карман энэ бол чиний яриадсэн мод. Энэ бол бидний бол гэхээр тэгэхээр нөгөөдөл хаашаа нэг тарих уу гэсэн. Тэгээ нөгөө тэр гад тарих тэр өгшөөний тэр гад тарих гэсэн. Тэгээд манай эмээ явлаа. Нөгөө нэг муухай хүмүүст явлаа. Яваад машинаар ноцлоо. Бөө юм бас нэцтгээ манайхан бөө юм бас тарьж чадлаа. Тэгээд тариад модны ургасан. Тэгээд анхандаа эсвүүцсэн. Тэгээд модыг ингэсэн. Энэ бол навчин хаанаас муухай зүйл бас муухай манай байгалаа муухай тогтуулна. Бас муухай зөөйтэй. Яаж та нарын арьсан зүйл багтаа ингэ яаж дүүр хөөгдөл бодцоо гэх. Мод бол буруу гэдгсэн чинь нөгөө мод бол тэгсэн чинь амьсгалаа өгдөг. Тэгэхээр нөгөөдөл үгүй мод бол заваан зүйл тэгсэн нөгөөдөл нь айж мартай. Тэгсэн мод бидний цэвэр агаар болох юм гээд нөгөө нэг муухай мөнгө шуналтай үнэтэй. Нэг дуудуулаад явууллаа. Тэгээ нөгөөх нь болохоор тэгээд дуурахгүй. Тэгээд дараа тэд дуулж яахаа модны сайхан зүйл ороод тийм ээ мод бол муухай зүйл биднийг алах зүйл шүү дээ. Бид муухай зүйл шүү дээ. Өөр хүүхдүүдээ бодцоо гэсэн чинь нэг усны зөв энэ модыг явуулсан энэ хүүгийн модыг хөрөөтцгөө гэсэн. Тэгэхээр усны зөв харж дуулаад би бол зүгээр л нэг усны зөвч харин чи бол шуналтай үнэгээд тэр дуулаад тэр хүнийг явуул тэгээ айлгаа явуулж чаддаг. Нөгөө хоёр хамгаалалт бүр итгээд нөгөө юм зүйл нэгтэй юм зүйлүүд хидээд явуулчихсан. Тэгээ модоо сайхан тариад тэгээ сайхан модтой болоод тэгээд сайхан амьдэрсэн гэдэг. Тэгээ энэ хүү биш маань таалагдсан лайк болон subscribe дараарай. Миний юу буруу хэлж байна? Коммент дээр бичээрэй. Бас би яагаад зарим зүйл хэлээгүй бол би залхуураад биш. Та нарыг би өөртөө үзэх хэрэгтэй гэж үзсэн. Байж байгаагаа үзчихсэн. Одоо ойртолт. Одоо та нар Univision-тэй бол хүүхний кинонд ороод насантай ороод энэ Door History Rocks гэдэг энэ хүүхний киног үзээрэй. Энэ хүүхний үнийг би танарт харилцуулъя. Байж араа үзчих тийм ууштай хэм болов уу шүү дээ. Уцлаа манай амиг. Уцлаа алтаа. За тэгээд ийм хүүхэлдэйн кино байгаа шүү. Та нар Univision-ээс үзээрэй гэж зөвлөе. Баяртай үзэгч. Дараагийн бичлэгээр уулзчих. Баяртай.